Та бүхэндээ гэгээ өдрийн мэнд хүргэе. 2026 оны 1 сарын 28-ны 6-аг хүрэх гэж байна. За айгуу олон сайхан энерги бууж байгаа юм өдрөө. Тэнгэрийн зураг дээр цөмөрөө те юун дээр амжилт гаргах вэ гэхээр бидний ингэж бодож сэтгэж ярьж чадж байгаа тэр чадвараас хамаарат бидний хийх гэж хүсэж байгаа шин зүйл, шин төсөл бараг шин харилцаагаараа ямар зүйлийг бүтээмээр тэр зүйл бүтэх боломжтой ийм сайхан өдөр байгаа учраас цөмрө харилцаагаа маш зөв явуулах хэрэгтэй. За тэгээ юуг цөмөр анхаарах вэ гэхээр сар маань тун удахгүй те бидний ирж яваа карма энергитэй нийлэх гэж байгаа учраас ерөөсөө шунаж болохгүй. Яагаад гэхээр шунаг хүслийн энерги хэдийгээр ингээд сар маань орхиж явсан ч гэсэн мерсер энерги хаялсаар байгаа учраас шунахгүйгээр ирээдүрөө харах хэрэгтэй ийм сайхан өдөр байгаа шүү. За ингээд цөмөр анхаарах ёстой эдэрхтэнгүүд юу яах вэ гэхээр цөмөр ам хэсэг, хацар хэсэг энэ хэсгүүдэрээ мис ажилбарт орох гэж байгаа бол ядаж тарина тоолдог ч юм уу, сайхан залбирдаг ч юм уу, сүгөөрөөдөг ч юм уу те ямар нэг байдлаар сайхан сэтгэлээ дэмнэж энергиэд өргөөд орвол айгу таатай сайн байгаа. Тэгээд ямар жилтэнгүүд маань анхааралтай байвал илүү зөвөрөө гэхээр бич болон дахиад жилтэнгүүд маань хэлж байгаа үгээ маш бодолтой зэгцтэй хэлхийг хичээх хэрэгтэй байгаа шүү. За ингээ бүгдээр нь амжилт хүсье. Астроз олон байла. Баяртай.